Автомашиндаа унтуулад үлдээсэн 2 сартай хүүхдийг машины амт ачиж журмын хашаанд аваачин эцэг их нь хүүхдээ болон машинаа 2 цагийн дараа олсон хэрэг уржигдар гарсан. Энэ хэргийн талаар авто замын 1-р эгнэнд тавьсан машинуудыг журмлах үүрэгтэй замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтнаас тодрууллаа. За өчигдрийн гарсан 2 сартай хүүхдийг автомашинтай машин дотор 2 сартай хүүхд байсныг ачаад явсан байна гэсэн мэдээ бас ирсэн байна. Энэ болохоор яг замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачиж журамлах алба биш. Гэхдээ энэ ачиж журамлах алба болохоор яг хувийн хвшлийн 6 компани байгаа. За энэ компаниудын нэг нь ачсан гэсэн мэдээ манай дээр ирсэн. Тэрээр 2 сартай хүүхдийг манай ачигч машины жолоочод авч яваагүй. Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосон компанийх байхаа. Иймээс замын цагдаагийн газар мэднэ гэсэн юм а. Автомашин журамлах ачих үүрэг хүлээсэн аль компани ийхүү хариуцлага алдаж автомашинд унтаж байсан хүүхдийг анзааралгүй журмын хашаанд хийснийг замын цагдаагийн газраас тодруулахад манайх мэдэхгүй энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн юм а. Сүүлийн үед иргэд автомашиндаа хүүхдээ орхиж санамсаргүйгээр хүүхдийг машины хамт журамлах тохиолдол ихсэж байгаа тул замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дараах арга хэмжээг авахар болсон байна. 2 сартай хүүхдийг бас автомашиндаа үлдээгээд явна гэдэг бол эцэг эхийн хариуцлагагүй. За бас 2 дугаарт бас нэг асуудал гардаг нь болохоор яг тухайн тээврийн хэрэгслийн хуулга наалт гэж байгаа. Энэ наалтын болохоор яг стандартын дагуу биш тас доторх нь харагдахааргүй хийдэг учраас энэ болохоор бас харах боломжгүй.